За Монгол улсын ерөнхийлөгч болон Монгол улсын ерөнхий сайд улсын их хурлын гишүүд хэлэлцүүлэлт оролцогч та бүхнийхээ энэ өглөөний амгалан айлтгая. За өнөөдрийн бидний хэлэлцүүл хийх сэдэв бол Монгол улсын үндсэн хууль оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл саналын парламентын ардчлалыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ингээд хэлэлцүүлэг нээж өгөх хэмээн Монгол улсын ерөнхийлөгч Баттулгыг энэ дөр дүрье. Парламентын ардчлалыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шүүн хэлэлцэж өөрийн санал бодлыг хүргэн зохих ёсны хувь нэмээр оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. Мөн талархал илэрхийлье. Сүүлийн 10 жил бид нийгмийн бүх төвшөнд хөндөгдөн олон нийтээр чамгүй шүүгдэн хэлэлцэгдэж ирсэн асуудлуудын хүрээнд бид үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцж байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол олон жилийн турш эрэл хийлсэн түүхэн боломжийнхаа өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодитгүй хэрэг болгох нь эрх баригч дэгээд сөрөг хүчин, улс төрийн бусад намууд, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид та бүхний ухамсар, алс хэдийг харах ухаан, эв эийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашигыг дээдэлсэн зөвшөлтсөл, ойлголцол голлох нөлөөтэй гэдгийг онцлон тэмдэглэе. Өчигдрийн хэлэлцүүлэгт хэлсэн энэ үгээ давтан хэлж байгаагийн учир нь эв нэгдлийн гэрээ, улс төр, эрх зүйн тулгуур баримт бичиг болсон үндсэн хуулийн асуудалд туйлын нухацтай хандахыг та бүхэнтэй сануулж итвэх санаачлагтай оролцохыг мөн уриалж байгаа хэрэг юм аа. Улсын хурлаар хэлэлцэж үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд парламентын ардчлалыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлх юм бол хуулийг нийт гишүүдийн олонхын саналаар батлах, улсын хурлын 4-5 гишүүн засгийн газрын гишүүнээр ажиллаж болохыг хязгаарыг тогтоох, улсын хурал засгийн газрын гишүүдийн нэг бүрчлэн томилдог томилгооны эрхээсээ татгалзах, засгийн газрын зөвшөөрлгүйгээр төсвийн зардлын шин төрөл үүсгэж зарлага нэмэгдүүлэхгүй байх, мэргэжлийн хараат ус шинжээж томилох, гэрж дуудах, тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах зэрэг бүрэн эрхтэй хянан шалгах төр хороо байгуулах зэрэг ач холбогдолгүй зохицуулалт тусгагдаад байгаамаа. Миний зүгээс улсын хурлын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэх, улсын хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, улсын хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор доктортой явуулж байх, иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого, хууль дааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгт хамааруулах, улсын хурлын гишүүнийг ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх буюу энгийнээр хэлэх юм бол давхар дээлтэй байхыг бүрэн хориглох, хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуульчлан тогтоох, улс төрийн намыг 50,000-1-ээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах, намын гишүүний бүртгэл, өөрчлөлт болон намын удирдах дээд байгууллагын болон бусад дотоод сонгуулийг сонгуулийн төв буюу холбогдох сонгуулийн байгууллагад хариуцуулах, нам өмчгүй байх, намын орлого зарцуулалт нийтэд ил тод байх зэрэг парламентын засаглалыг улам бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, иргэний үндсэн эрх, эрхчлөөг баттган хамгаалах ач холбогдол бүхий шалгуур, шаардлага журмыг тогтоосон нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуульд оруулахаар санал болгоод байгаамаа. Парламентын ардчлалыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангах чиглэлд санал болгож буй эдгээр нэмэлт өөрчлөлт нь нэг өдөр бодож олсон зүйл биш. Бөгөөд өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн сүүлийн 10 гаруй жилийн турш өрнөж буй иргэдийн санал шүүмжилт үндэслэн бодлого гэдгийг давтан хэлхийн зэрэгцээ үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн зүйл хэсэг заалт бүрээр нийгэм тодорхой хэлцүүлгүүд өрнөж эхэлсэнтэй холбогдуулан нийтийн анхаарлыг татсан зарим асуудлаар мөн товчхон тайлбар өгье. Нэгдүгээрт улсын хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхийн нийтийн жижигт нийцсэн бодлого гэдгийг юуны төрөнд та бүхэнд анхааруулъя. Хүн амын өсөлт, улс орны байршил,
баялагын нөөц, хөгжлийн төвшин зэрэг онцлогоо харгалзан улсын хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэдгийг сүүлийн 10 гаруй жилд өрнсөн хэлэлцүүлэг бүх төрлийн судалгаанууд мөн нотолсон. Дэлхийн жишгээс доогуур хэд зөөхөн гишүүнтэй байгаагаас улбаалсан уршигт байдал маань улсын хурлын нэр хүндийг улам бүр дороодуулж засаглалын бүрч ноцтой амралт үрж мэдэх аюул ойрхон байна. Тиймээс улс орныхоо ирээдүг боддог хэдийн хөгжил болон үндэснийхээ аюулгүй байдлыг баттгах ирмэл зэлтэй Монгол хүн бүрийн дэмжүүл зохих өөрчлөлт энэ бол мөнөөс муу юм а. Хоёрдугаар улсын хурлын сонгуулийн холимог тогтолцоогоор доктортой явуулж байх шаардлага нь цоошин бодлого зарчмын асуудал мөн огт биш юм а. Ирэх барьж улс төрийн хүчин ээлжид сонгуул бүрийн өмнөхөн сонгуулийн хуулийг өөрчилж өөрт ашигтай сонгуулийн тогтолцоог ард иргэд болон өрсөлдөгч улс төрийн намуудаа тулгадаг гаж байдал зүй тогтолцоомд хэвссэн бөгөөд энэ нь улсын хурал түүний гишүүдийн нэр хүнд үнэлэмжийг нийгэм дундах нэгэн том үндэслэл бодит шалтгаан болоод байна. Учир нь бусдын хууль ёсны ашиг сонирхлыг үл тоомсорлсон шудраг ус хүч төрөмгийлсэн байдлаар сонгуулийн тогтолцоог тухай бүр өөрчилдөг энэ зүй бус үйл ажиллагаа нь засгийн бүх эрхийг мэдэх сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ хэрэгжүүлэх ард түмний үндсэн хуулиар баталгаажсан засаглалын эрхийг хөндөж өсөрдүүлдэгт оршиж байгаамаа. Тиймээс сонгуулийн тогтолцоог үндсэн хуульдаа нэг мөр зааж ард түмний засаглах эрхийг ханган өрсөлдөөнийг тодорхой доктортой нөхцөл бий болох шаардлага тулгараад байна. 3 дугаар иргэний сонгох эрхэд хууль бус аргаар нөлөөлөх буюу саад учруулах оролдлого хуульдааныг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмтэрэгт хамааруулах шаардлага санаандгүй зүйл биш гэдгийг бас хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Ард түмний засаглах эрхийн баталгаа болж буй чөлөөт сонгуулийн зорилго гажиж утга учир нь бүрэн алдагдах дэшээ хазаалаа. Сонгуульд нэр дэвшигч хүмүүс иргэдийн санал дэмжлэгийг мөнгө, эд зүйл, бэлгэсэлт аливаа хэлбэрийн тусламж үйлчилгээгээр татах, иргэд үүнд нь автах, улмаар санал худалдах буюу санал худалдан авах хууль бус үйл ажиллагааг өргөн хүрээнд маш нарийн зохион байгуулалтаар явагдан хэвшил боллоо. Иргэдийн саналыг мөнгө эд зүйлээр худалдан авах энэ хууль бус үйл ажиллагаа нь үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн төрийн эрх мэдлийг хууль бусаар авахар завдахыг хориглоно гэснийг зөрчиж буй гэмт үйлдэл хэрэг мөнөөс муу юм а. Гэтэл эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэргийг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн хэмжээнд бус хүний хувийн улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн хэмжээнд авч үзсэн бодит нөхцөл улс орны аюулгүй байдал язгуур эрх ашигт огт нийцэхэргүй болжээ. Ард түмний засаглах эрхэд халдаж иргэдийн саналыг худалдан авах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авч энэхүү бузармаг үйл ажиллагааг зөвхөн албан тушаалд дурлагчдын болчимгүй үйлдэл гэж үзэх нь хэтэрхий гинэн хэрэг гэдгийг мөн онцлон тэмдэглэе. 4 дугаар улс төрийн намыг 50,000-ээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах намын гишүүний бүртгэл өөрчлөлт болон намын удирдах дээд байгууллагын дотоод сонгуулийн төв байгуулах, дотоод бусад сонгуулийг холбогдох сонгуулийн байгууллага хариуцах, нам өмчгүй байх, намын орлого зарцуулалт нийтэд ил тод байх зэрэг шаардлага нь санаандгүй зүйл биш гэдэг мөн та бүхэнд хэлье. Улс төрийн нам бол хэдийгээр олон нийтийн байгууллага мөн боловч иргэдийн сонголтоор төрийн эрхийг барьж иргэдийн өмнөөс төрийн бодлого шийдвэрийг тодорхойлон баялагын хуваарлтыг хийдэг онцгой институт юм а. Нөгөө талаас улс төрийн намын оролцоогүйгээр төр засгаа эмхлэн байгуулах оновчтой арга хэлбэрийг ардчилсан дэглэмтэй улс орнууд одоогоор олж чадаагүй байна. Тиймээс улс төрийн намын асуудалд нийтээр анхаарч дотоод ардчлалтай, хариуцлагатай, санхүүжилтийн ил тод тогтолцоотой бодлогын намуудыг төлөвшүүлэх чиглэлд дөрвтөө өөрчлөлт хийх зүй ёсны шаардлага бидний өмнө тулгараад байна. Ингэж чадаагүй тохиолдолд нам гэдэг нэрийн дор хувийн ашиг сонирхлоор хэлхэлдсэн хэсэг хүмүүс маапийн зарчмаар Монголын төрийг удирдсаар байх болно. Энэ байдлаас гарах ирээдүй хойж үедээ шудраг нийгэм үлдээх нь та бидний үүрэг гэж үзэж онцолж байгаамаа. Эцэст нь амжилт болд алдаа дутагдлаа нийтээрээ хэлэлцэж засах завшааныг олгож энэхүү түүхэн боломж ач холбогдлороо ардчилсан үсгэлийн дараа нэрлэгдэх нийгмийн томоохон шинжилт хөтлөн гэдэгт найдаж байгаагаа та бүхэнд давтан илэрхийлье. Өөрчлөлт шинжилэл
эрчтэй хийгдэж сайн бүхэн түгэн дэлгэрэх болтугай. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. За, Монгол улсын ерөнхийлөгч Баттулга танд баярлалаа. Хэлэлцүүлэг нээж өгүүлсэнд.